Туулаатай жоохон төстэй юу үгүй юу? Туулаа чинь ихтэй агунд яг өөр овогт хамаарагддаг. Мэрэгч биш бас. Тийм туулаа тийм үүдэн шүд мэрэгчд чи үүдэн шүд нь дээр дороо 2 байдаг бол туулаа 4 байдаг аахгүй. Тэгээд туулаатай зарим анатомийн хувьд төстэй ч гэсэн туулаатай одоо нэг баг овогт бол хамаарагддаггүй гэсэн үг. Туулайг бас нөгөө тийжэхээр утас мутас хивсэн нөгөө нэг юм ирчдэг гэддэг. Тэгвэл бас яг мэрэгч амтан биш юм байна тий. Яг мэрэгч гэдэг дотортой бол ордоггүй. Нөгөө Sphinx cat гэдэг үсгүй муурээд штэ. Тэр шиг усанхаа бас байгаа. Тийм. Тэгээ айгүй ол янз байдаг. Төрөл зүйл үйлдвэрүүд янз. Тэгээд манай дээр цагааны хувьд болохоор альбино ахгүй юу? Нөгөө одоо өнгөний пигмент арснаас нь ялгардаггүй гэсэн меланин байхгүй. Тэгэхээр ингээд цав цагаан үстэй улаанууд нь ерөөсөө цаана явж байгаа цусны судал нь улаан болгож харуулж байгаа гэсэн ийм альбино усанхаа бас нэлээд байдаг. Гэтэ яг альбино усанхаа илүү нөө лабораторид ашиглахнаас түгээмэл. Өдөө махны чиглэл усанхаа ч гэж байгаа. Гэтэ Монголд бол байхгүй л дээ. Тэгэхээр нөгөө үстэйгээ бодвол энэ альбино маань жоохон наранд мэдрэг болчихоор улам бас нарнаас хамгаалах шаардлагатай болтой юм тийм. Гадаа гаргах шаардлагатай юу? Яг зуны сайхан дулаахан өдөр бол нэг агаар хамсгал болж болно тий. Тэгээд нөө жилийн нэг улиралтай дулаанхан оронд бол зарим газар бол гадаа бүр юм ферм шиг ингээд юу засчдаг байхгүй одоо модон үүр засчдаг. Тэгээд гадаа салхилах одоо салхивчтай тэгснэгээ дотор орох үүртэй бүр юм гадаа хашаандаа засчдаг. Монгол бол одоо тийх боломжгүй. Тэгээд зуны улиралд бол нэг жоохон ногоо өвсөн дээр гаргаад ч юм уу тий жоохон салхилуулчих болно. Гэтэ яг нөгөө эдгээр чи одоо гэрт дасцсан амьтад гадаа орчинд гараад айд сандарснаас болоод тийшээ харанхуй юм руу цухтаач гадаадаг болохоор ер нь тортой навчаад тавьсны илүү захимжтай тий шууд ингээ газар тавьчихснаас.